Таны хувьд 3-5 төсөл дээр 5 жил ажилласан. Сүүлд компанитайгаа гүйцэтгэх захирлаар ажиллах гэрээгээ сонгосон байсан. Тэгэхээр тантай дахин олон удаа ярилцах боломж гарна гэж найдаж байна. Юуны өмнө та төслийн сүүлийн мэдээллээс хүрэхгүй юу? Yeah, so the project in recent months has actually made a couple of Тэгэлгүй яах вэ? Сүүлийн саруудад манай төсөл маш хурдтай ихсэн. Real progress in what we call desorption of gas. Нүүрснээс гарган авах хийн десорбцтай болоход ойртсон байгаа. Ингэснээр эдийн засгийн үр ашигтай байдлаар олборлолт хийхэд өгсөн гэж хэлж болно. Танай компани өнгөрсөн сард 6 сая $6 босгосон. Санхүүжилт сайтай байгаа. Энэ оны төлөвлөгөө юу вэ? Yeah, so our plans this year are to drill 3 more Энэ онд шинээр 3 цоног өрөмдөн. area that we have. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж Монгол улсад болон олон улсын хөрөнгө оруулагчдаа төслийнхөө потенциалыг нотлон харуулахаар ажиллаж байна. Both Mongolia, our investors and the rest of the world that the coal seam gas. Монголд нүүрсний давхраас метан хий олборлох боломжтой гэдгийг дэлхийд дахинд харуулах болно. Our pilot project. Туршилтын шатанда байгаа төслөөрөө дамжуулан Монголын хийн салбар ирээдүйдээ болохыг нотлохоор зорж байна. So I spoke with your company's country director. Би танай компани Монгол дахь захирал Наран учиртай ярилцсан. Эрчим хүч үйлдвэрлэх туршилт хийн гэж байсан. How do you see this going forward? Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ? Well, in fact, we're just one of the reasons I'm here at the moment is to sort of negotiate. Миний Монголд байгаа гол шалтгаануудын нэг нь энд. Яриг хэлцээг хийж энэ оны намар туршихаар зорж байгаа. Одоо олборлолт хийж эхэлсэн байгаа ч гарган авсан хийгээ зөвхөн бамбардаж байна. Учир нь одоогоор хийгээ өөр зүйлд ашиглах боломжгүй байна. Явандаа багч хийсэн эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ намар үнийгээ хийнэ гэж бодож байна. Эхний ээлжинд өөрсдийнхөө үйл ажиллагааны эрчим хүчээ шийдэх зорилготой байгаа. Ингэснээр хятадаас эсвэл дотоодын сүлжээнээс хамааралгүй болно. Илүү гарсан хийгээ ойр хавьд нийлүүлэх боломж бас байна. So it's a demonstration project. It's relatively small scale, but I think again it's Одоогоор манай төслийн хэмжээ жижигч ирээдүйн Монголын эрчим хүчний их усүрт чухал ач холбогдолтой болж хөгжих бүрэн боломжтой. So green transition is happening everywhere. Mongolia is also a part of it. Ногоон шилжилт дэлхийд дахинд явагдаж байна. Монгол улс ч мөн адил эрчим хүчний салбартаа реформ хийхээр зорж байгаа. Energy sector. So where do you think that your company's Танай хий үүнд хэрхэн багтах вэ? vision? yeah. Well, I think worldwide Байгалийн хий бол шилжилтийн эрчим хүч гэж нэрлэгдэж байна. Нүүрснээс ногоон эрчим хүчин шилжихдээ байгалийн хийг сонгож байгаа Австральд энэ жишиг бүрэн хэрэгжиж байна. Сэргээгдэх эрчим хүч болон байгалийн хий нь хоорондоо уялдаа холбоо сайтай байдаг. Тэгэхээр Монгол улсын хувьд ирээдүйд байгалийн хийг шилжилтийн эрчим хүчээ болгох бүрэн боломжтой. Дэлхийд дахин зөвхөн сэргээгдэх эрчим хүчинд 100% найдах боломжгүй гэдгийг ойлгомжтой болсон. Шингдүүлсэн байгалийн хий салбарын байр суурь Батбөх хэвээрээ байна. So Mr. Dougal, since the beginning of this year, maybe the end of this year, your company has made, significant milestones. Он гарснаас хойш танай компани хийн гарц эрс өссөн. Сүүлд өрөмдсөн LF 07 цоног потенциал их байгааг харуулж байна. Showing tremendous potential. So when we look at your company share price, Танай хувьцаа урт хугацаанд эрс унсан байгаа шүү дээ. Эргэлтийн цэг нь энэ мөн үү? Yeah, I think so. And look, we went through a period of corporate restructuring. Тийм гэж бодож байна. Өнгөрсөн онд бид компанийнхаа бүтцээ өөрчилсөн. Хувьцаануудын тоош ирэхэд өөрчлөлт оруулсан. Жижиг хөрөнгө оруулагчтайгаа тохиролцоо нүүрсэн. Lucky Fox 7 цоног бас нэлээдгүй ихтгэл найдварч байна. Investors in our company really see the potential. Тэгэхээр манай хөрөнгө оруулагчид бидний төсөлд итгэл үнэмшилтэй байгаа. Зарим нь Монголд ирж төсөлтөө биечлэн танилцсан. Тэгэхээр зөвхөн төсөлж хэлтгүй. Монголын хийн салбарт хөрөнгө оруулагчид эерэг хүлээлттэй байна. Sure. So what would you say your current stage is right now and how close are you? Танай төсөл одоо ямар шатандаа байна? Эрчим хүчийг үр ашигтай олборлож эхлэхэд хэр хугацаа орох вэ? Yeah. So look, I think it's on the cusp of really proving. Одоо бид үйл ажиллагаагаа баттгахад зорилготой байна.
Lucky Fox 7 цанагаас гарч байгаа сайн үр дүнд хүрэх гэж бид олон жил хичээсэн. Нүүрсэнд дагуулгадж буй хийг олборлох боломжтой байгаа нь батлагдсан. Энэ бол бидний хувьд маш чухал алхам. Гэхдээ хийх ажил их байна. Бид одоогоор үнэлгээний хөтөлбөрийн шатанда байгаа гэж хэлж болно. Хайгуулын шатад улссан үнэлгээ рүү шилжсэн байгаа. Эдийн засгийн үр ашигтай эрчим хүч нийлүүлэх боломжтой эсэхийг тодорхойлох юм. Хий борлуулах замын зурглалч бас яригдана. Тэгэхээр энэ бол манай төслийн дараагийн том зорилт юм. Үүнийгээ дагаад өргөмжлөгөө гүйцэтгэж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ажилдаа төвлөрнө. Цаашдаа Монгол төсөлтөө гадаадын хөрөнгө оруулагчдыг татах төлөвлөгөөтэй байна. Манилад болсон форумын үеэр та хэлтгэлтэй Farm Out гэрээний талаар дурдсан. Танай түншлэлийн төлөвлөгөө хэр байна? TMK Energy-тэй хамтрах сонирхлоо илэрхийлсэн газар байна уу? Тийм ээ, бид анх Farm Out зарчмаар өөр нэгэн Австралийн компанитай гэрээ байгуулж байсан. Гэхдээ тэр компани өөр компанид худалдагдаж, бид хөрөнгөө буцаад авсан. Бид одоогоор төслөө 100% эзэмшиж байна. Тухайн үеэс л бид төслөө хайгуулын шатнаас ахиулахад голчлон төвлөрсөн. Одоо манай төсөл үнэлгээний хөтөлбөрийн шатандаа байна. Өөрөөр хэлбэл бидэнд одоо арай өөр түнш хэрэгтэй байгаа. Илүү хөгжүүлэлт төвлөрсөн компанитай хамтрах сонирхолтой байна. Манилад болсон шуулга уулзалт яг энэ ажлын эхлэлийн цэг нь болсон гэж хэлж болно. Хэд хэдэн газартай яриаг хэлцээ гэж үзсэн. Танай хөрш шиг хятадын компаниуд үүний чухал хэсэг гэж бодож байна. Offtake эсвэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах боломжтой байгаа. Хятадын компанид хамтрах өндөр магадлалтай гэж үзэж байна. Таны эцсийн зорилт юу вэ? Эцсийн зорилт бол төслөө үр ашигтай гэдгийг батлах. Монголд эрчим хүчний салбарт өөрчлөлт, шинжилэл авч ирэх юм. Бид эрчим хүч нийлүүлэх хүсэлтэй байгаа. Үүнийг ч Монгол улс таатаа хүлээж авах байх. Нийлүүлэх хийнөө засрах байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн Хятад улсад экспортлох боломж ч байгаа. Манай төсөл маш ойр байршилтай байдаг. Тэгэхээр энэ бүгд манай эцсийн зорилгоо гэж бодож байна. Considering all the geopolitical tensions in Middle East and Ойрох дорнодын зайн олон асуудал дагуулж байна. Эрчим хүчнээс хараат орнууд хамгийн ихээр хохирч байна. Тэгэхээр та Монголын шийдвэр гаргагчдад юу гэж зөвлөх вэ? Yeah, look from Mongolia's perspective, I think having multiple energy Монгол улсын хувьд эрчим хүчний их усрын хэд хэдэн сонголттой байх нь зүйтэй. Нэг эрчим хүч их усрээс хараад байх нь өндөр эсэлттэй. Тэгэхээр нийлүүлэлтэд төрөлжүүлэх нь эрчим хүчний аюулгүй байдал чухал ач холбогдолтой юм. Дэлхийд дахин хөвсөн өөрчлөгдөх үед нөөцтэй байна гэдэг нь чухал. Үр ашигтай хямд эрчим хүчний их усртэй байх нь эдийн засагт ч үр нөлөөтэй. Нөөцтэй байснаар бус салбаруудад ч илүү боломж олох юм.